За тэр сая далангийн асуудал ярьж байна. За далан суугчлал, за сэлб дунд голын энэ далангийн асуудал дээр яг тэр Дэлхийн банктай бол урьдчилан байдлаар ярьсан боловч яг албан ёсны тийзүү гарсан юм уу? Нөгөө байршлуудыг түрүүнд дурдлаа. Тэр байршлууд маань яг албан ёсоор батлагдаад нөгөөх маань улсын хурлаар яг энэ зээлийн хэлцээр батлагдсан юм уу? За Экзим банкны хувьд бол яг сэлб туулгын сайжруулах төслөөр 60 сая долларын төсөл байсан. За энийг энэ далангийн үйл ажиллагаатай оролцуулах гэж байгаа шүү байна. Хоёрт нь энэ хөрсний усны нэвчлэлт асуудал одоо яг энэ манай тэр Баянзүрх дүүргийн 25, 43, 36, 26 гэдэг. Тэгээ үргэлжлээ цаашаа 3-1 гэл нөгөө талдаа мөн Сүхбаатар дүүрэгтэй ингээд яг асуудал болоо гэж байна л та. Тэгээ энэ нөгөө энэ далангийн энэ ажил маань уул нь бол хөрсний усны нэвчлэлтийг зогсооход онцгой бас ач холбогдолтой юм байна. Тэгэхээр энэ хөрсний усны нэвчлэлтээр бид нар энэ орон төсөв дээр мөнгө тавиад энийг уул нь хийх төслийн нэгж байгуулсан шүү дээ. Тэгээд тэн дээр яг энэ жил энэ хаврыг юу хийхэд төлөвлөд байна вэ? За дараа нь тархмал эрчим хүчний дэд бүтцийн асуудал 11 байршил дээр их усүр оруулж ирсэн байна л да. Энийн 9 нь Улаанбаатар хотод баригдахаар байх шиг байна. Тэгээ энэ дундаа холио солио явагдаад байна уу? Эсвэл тэзүүн төлөвлөгөөтэйгээ зөрөөд байна уу? Би зүгээр ганц жишээ татхад 21 онд Дэнжин мянгийн дулааны станцын одоо тэзүү эрчим хүчний ямар би оруулсан. Одоо зураг нь яг батлах гээд ингээд явж байгаа. Тэг хэн энийг их хөрөөцөлтөд хариуцаад яваад байгаа. Уул нь хий станц. Тэгтэл энэ дээр танилцуулга дээр болохоор нүүрсний станцыг ороод ирсэн байна. Хүчин чадлуудын зөрүүтэй байдал байна. Морингийнч одоо 24 мегаватт үстэй. Тэгээ одоо энэ дээр хүчин чадлын зөрүүг тавьдсан байна. Тэгэхээр энэ тэзүү зураг хоёрын төлөвлөгөө байгаа. Дээрээс нь сая бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр явах ажлуудын 33 мега жагсаалтанд орсон төлөвлөлт маань энд байгаа танилцуулгатай зөрөөд байна. Тэгэхээр цаашдаа тархмал эрчим хүчний энэ их үүсвэрийг барьж байгуулах ажлыг яг ямар төслийн нэгж хариуцаад араас нь явж байна вэ? Одоо эрчим хүчний яам дээр Дэнжин мянгийн дулааны станцыг одоо улсын төсөвт оруулах асуудлыг нэн яралтай хөдөлтөхгүй бол болохгүй байгаа. Тэгтэл энийг одоо манай нийслэлээс улсын төсвөөр оруулах асуудлыг яг хэн хариуцж байгаа вэ? Энд ч одоо 26-аас 27 оны үеийн хичээлд энэ бэлтгэл станцыг хийх станцыг оруулахгүй бол нөгөө 7 дугаар хороолол нөгөө 1008 айл за тэгээд цаашлаад нэг урлагийн их театр гэдэг томоохон объектууд ерөөсөө энэ дэр чинь холбогдохгүй болж эхэлж байгаа шүү дээ. Дулааны их үүсвэр байхгүй. Тэгэхээр ийм хэдэн зүйлүүдийг манай төслийн удирдлагын газар хэрхэн томьёолж харж байна? Хэн хариуцж байна? Хэн одоо яг энийг төсөв хөрөнгө оруулалтын тооцоо хийж байна вэ? Энэ дээр тодруулж ярмаар байна. За бусад төслүүдийн хувьд дээр бол үндсэндээ яг би өчигдөр бас бүлгийн хурал дээр хэлсэн. Техник эдийн засгийн үндэслэл гараагүй ч юм уу эхлэлийн шатндаа байгаа. Эсвэл LRT гэж жишээлбэл бид нар тэзүү батлуулсан шүү дээ 2022 онд. Тэр тэзүү яагаад бөөн одоо асуудал болж нэлээл том асуудал болж батлуулсан тэр тэзүү маань одоо яагаад таг болцсон бэ? LRT-г дахиад тэзүү байхгүй 0 гэдээ ороод ирсэн бах юм. Тэн дээр хөрөнгө оруулалтын хэмжээ 580 сая доллар гэдэг. Тэгээд бүх юм нь ороод 712 сая доллар болж исэн. Тэгээд тэр асуудал маань юу болсон бэ? Бид нэг өмнөх тэзүү 0 гэдэг ингээ ороод ирсэн байхаар би тэрийг бас тодруулъя. Зөрөг төлөөлөгч нэмэлт минут. За яг тэгэхээр ерөнхийдөө манай энэ мэдээллүүдээр яг хариуцах эзэггүй байгаа нь үнэн багхгүй. Ер нь цаашдаа яг ийм эрчим хүчний асуудал бол Улаанбаатар хотын нэг номерын асуудал. Өнөөдөр гол юм чинь эрчим хүчний дутмагчлал байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг тодорхой болгомоор байна. Хоёр дахь юм түрүүн хэлсэн одоо хөрсний усны нэвчлэлтийн асуудал бол за яг тэр 1.4 км-д сав далангийн ажил бол ингээд нэг юм дуусах юм байна 6 сар. Тэгэхдээ хөрсний усны нэвчлэлтийн асуудал дээр яг ямар арга хэмжээ одоо авах юм бэ? Одоо сая түрүү хэллээ бараг 60-70 байшингийн асуудал яригдчихэж шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ямар арга хэмжээнүүдийг авах вэ? Тэр нөгөө манай далан юуны газар гэж байдаг шүү дээ. Тэнд төслийн нэгж байгуулагдсан байх хэрэгтэй. Энийг яг тодорхой нэг болгоод өгөөч.